Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello world. Let's create memories together. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний ээлж тайл инхүү эхлэх гэж байна. Тэгээд энэ удаагийн аяллаараа бид нар Хойд Америкээр аялахаар төлөвлөсөн байгаа. Нью-Йорк, Бостон, Детройт, Чикаго, Лос Анжелес, Мексикийн зарим нэг хотуудаар аялахаар төлөвлөөд инхүү аян замдаа гарах гад Чингис хаан онгоцны нисэх бодолдоор ирж идэж байна. тэгээд сөүлээр дайраад Нью-Йоркийн одоо Джон Кеннеди аэропорт руу одоо нисгэж байна. Тэгээд та бүхэнтэйгээ Америкт уулзцгаая. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Евро Travel. За ингээ бид гурав Инчоны терминал 2 дээр ирчлээ. Америк руу нисэх гээд онгоцон хүлээгээд сууж байна да. Сайн 3 цаг нисээд ирлээ дээ. 3 цаг яваад ирлээ. Одоо чи амар 15 цагийн нислэг хүлээж штэ. Тэгээ терминал 2 айгүй гоё тогтоо бас их гоё бодол юм а те. Гоё байна гоё. Ер нь терминал 2 чинь одоо нэгдээд 3 жил болж байгаа хаа. Ер нь Кореарын нислэг чинь зөвхөн терминал 2-оос явдаг болсон байхгүй. Өмнө нь бол ингээд нэгээрээ дамжаад ингэдэг байсан бол одоо Кореараар бол шууд энчээ буугаад эндээсээ олон улсын нислэгүүдээ өргөжлүүлээд явждаг болсон юм байна. Кореарын хоолмод дасархай байлээ. Гоё байлээ. Гоё загас магастай, сам хоотой гоё хоол гэж дээ. Их үйлчлэг нь шал ондоо юм биш үү? Ер нь Уусмас хийж өгж байгаа тэр үйлчлэг стандарт гэж байна. Мөрдөөд байна. Стандарт амар Монголч угаасаа үйлчлэг маань амны хаалт маалтай. Коронавиг үед л тэгээд хаалт хийсэн бол сайн онгоцны тийм үү? 24 оны дэлхийн шилдэг эйрлайнаар шалгарсан байлаа. Кore тэгээд Манай солонгосууд их цэвэрт юм байна шүү. Яг манус шиг. за Нью-Йоркт уулзлаа. Канад манай тэгээд гоё мөрдүүд нэ. Нью-Йоркийн шалгалт амар юм байна. Гэс гарчдаг юм дээ. Нэгдүгээр авеню гэдэг юуны ээлүүгийн дэлгүүр байдаг шүү дээ. Тэр мөрөнд бол яг хажууд байна. Тэгээд чи Централ парк хажууд болохоор юмнууд аягүй ойрхон юм байна ер нь эндээс. Тэгээд юу байгаа шүү дээ. Стив Джобсын өөрийнх нь одоо яг үүсгэн байгуулсан тийм нөгөө дэлгүүр байна. Тийш нэг орж зураг авах. За тэгэл одоо манай бид гурийн одоо Нью-Йоркийн аялал хиллээд ингээд маргаашаас эхлээд ер нь хамгийн эхлээд шууд Бруклиний гүүр мүр гээл тэгэл ингээд эхлээд явна шүү дээ. Ер нь 2 өдөр бүтэн зураг авахд арай дуусахгүй юм шиг байгаа. Одоо яг ингээд бид нэрс төлөвлөгөө гаргаад 4 хоног шүү дээ. 4 хоног юм чинь тий юмнуудаа
Ямар ч гэсэн 4 хоногтой багтаана. Нью-Йоркийн фитнес нь ингээ буудал дотроо фитнес хийдэг. Америкч бас спортлог юм аа. Бас их таргалааг уусууд байна шүү. Зарим 5 цаг ороход хүмүүс байж лээ. Бэлтгэл хийгээд. Бид нар ч яаж дутах бас бэлтгэлээ хий да. Сүйсээ гаргая. Оо тэрэ 5 цагт ингээл нэг хүн жигээл байж. Бас энэ тоноглууд нь дажгүй юм бэ. 3 гүйлтийн замтай. Дугуй мөгөө энэгээр сөөхө гантил мантил хөөх юм байна. За, энэ өглөөний мэндийг хүргье. За, манай найзууд айлынхан өчигдөр Нью-Йорк хоттой ирээд Манхэттен дүүргийн Централ паркийн хажууд Парк Централ гээд буудал буусан байна. Тэгээд доороо жимтэй, хотын төвд. За, энэ яагаад энэ хотын төвд Манхэттен буудал ашигтай вэ гэхээр нэгдүгээрт энэ манай энэ буудлын үнэ их боломж юм. Нэх үнэтэй биш. Тийм буудал байна. Тэгээд ерөөсөө Times Square манай хажууд яг манай гудамд байна. Энэ Wall Street байна. Ерөөсөө Нью-Йоркийн бүхэл төв онцлог одоо үзүүж харах бүх юмнууд нь маш ойрхон ингээд метрогоор ганц нэг хэн буудал яваад орчин. Нью-Йоркт машин унах айгүй хэцүү байдаг. Зогсоолын төлбөр маш өндөр, замын төлбөр өндөр. Одоо бүр энэ оны 1 сараас төгжрлийн төлбөр гээд орох болгонд Манхэттен руу орох болгонд $8 төлбөр авдаг хууль батлаад хэрэгжүүлж хийж байгаа. Сая Трамп гараад цуцлсан юм байна. Тэгэхээр ер нь яг төвдөө буугаад алхаад явчихвал амар. Ерөөсөө нэг холгүй бүх юмнууд нь байгаа. Тэгээд иймэрхүү атайхан боломжуудтай тийм газар байна. Та бүхэн энд ирвэл Нью-Йорк дээрвэл энэ Парк Централыг бас сонгож болно шүү. Яг манай буудлын доор хамгийн сонирхолтой метроны Downtown Brooklyn гэдэг юм зогсоол байгаа юм байна. Тэгээд бид нар одоо эндээс яг ингээд алхах гэхээр бас нэг алхах гэхээр жоохон хол. Тэгэхээр ингээд бид нар метрогоор нь 2 буудлын яваа шууд Wall Street орох юм байна. Тэгээд Wall Street очиод уулзцгаая. Энэ ажилтаа явдаг од байна уу, хэн байна уу, мөнгөтэй байна уу бүгд метрогоор явд юм байна энд. 1990-ад оны кинон дотор орсон юм шиг санагдаж байна. Хуучны метрогоо тий. Тэгээ сонирхолтой гоё байна. Яг энэ метроны тухай ярихад 1990-ад он гараад энэ Нью-Йоркийн энэ хотын ер нь жоохон эрүүгийн нөхцөл байдал хүндрээд маш их гэмт хэрэг гарч ирсэн байдаг. Тэгээд ер нь гэмт хэрэг гарч ирсэн газрууд нь болохоор голцоо метроны буудлууд энэ доогоор газар доорх түнэлтүүд гэмт хэргүүд үйлдвэрлэжсэн болохоор хүмүүс ер нь 90-94 оны хооронд метрогоор зорчих нь бол айгүй багассан байлээ. 94 оноос ер нь Нью-Йорк хотын цагдаагийн дараагаар шинэ үн томилогдоод ер нь энэ хотынхоо иргэдийн аюулгүй тайван байдал тийм ээ. Хуулийн зохицуултуудыг айгүй олон төвшөнд хийж өгснөөр энэ метрогоор зорчих иргэд нь буцаад сэргээд гайгүй болж гисэн байлээ. Оо энэ гардгийг хараа. Оо хич баг. Йоо хэдэн оны юу вэ? Хуучтараа хэвээр яваа. Харин тийм ээ. Ух. Welcome to New York. Then you go into your day on Sunday, bright sunshine out there, and it is going to be hot. Их том төмсөг байна. Тэжих санхүүгийн хэрэгчлээ юм байна те. Окей. Нью-Йорк хот ч одоо санхүүгийн хэрэгчлээгөөр одоо Америкийн бас л амар газар шүү дээ. Тэрийг бэлэгдсэн бух байна. Энэ бух нь бол өсөлт Америк эдийн засгийн өсөлт бүх юмыг харуулсан 1989 онд энэ хүрэл хөшөөг энд тавьсан байна. Энд одоо жуулчд аягүй хэрэгдэг юм байна. Энд чинь одоо санхүүгийн хэрэгчлээ аавна гэдэг хиймэр бүх одоо монголоор бол хиймэр гэх юм байна да. Ийм сайхан хөшөө байдаг юм байна бухын. Жуулчд бол тасардгүй юм байна энэ дээр. За ингээд бид нар явсаар хагаад Манхэттны Wall Street-ээр ирчлээ.
1989 онд бүтээсэн бухын одоо хөшөөн дээр үрж ирээд байна. Эний төмсгөөс нь ингээд хүмүүс бариад байна. Одоо бодвол Төмсгийг ингээд барихаар төмсг нь болохоор санхүүгийн эрхчлөөнд хүрнэ гэж штэ. Тэгэхээр төмсгийн барь хийдүүлээ санхүүгийн эрхчлөөнд хүрэх ёстой юм байна. Энэ хөрөнгийн биржийн бас нэг Америкийн бодлого байна л да. Бухыг бас бэлгшээл юм байна. Санхүүгийн эрхчлөөнд. тийм байна. Wall Street-д одоо дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж буюу Нью-Йоркийн хөрөнгийн бирж рүү одоо бид нар очих гэж байна. За эндээс холгүй 9 сарын 11-ний одоо дурсгалын зохицолбор байдаг. За ингээл эндээс эхлээл ингээд бидний Нью-Йоркийн аялал маань ингээд эхэлж байна да тэгээд. Та бүхэндээ бас Нью-Йоркийн бүх сайхан зүйлсийг үзүүлэхийг зорж шүү. За бухыгоо төмсгийг илээ да. За ингээд илчий да. Энэ талаас нь илчээ яшиг. Араас нь дэмий юм байна. Бүх төсөөлөд хараад дэмий юм байна. Энэ хажуу талаас нь илчээ Монгол. Манай монголчуудыг ганцхан мухар сүсгтэй гэдэг. Эдгээр чинь төмсгөө хилээд сайхан ингээд баяжна гэдэгтээ бол амар ихтгэлтэй байд юм байна. Тэгэхээр энэ орон орны хүмүүс л бас юм янз бүрийн үйлсэл бодол үнэвшил бас байдаг л байх нь л те. За уламжлалын дагуу хоёр андын адил төмсгийн энэ талаас нь орчих. Яа сайхан хилээд. Очиж можих төвөгдөө яшиг те. Төмсг хэлхийн тулд бүр ойчралдаг юм байна. Тэгээ энэ хүмүүс чи хоорондоо хэрэлддэг юм байна шүү дээ. $2000 нисж ирээ төмсг хэлэх гэж нисэрсэн чинь та нар урдуур орлоогоод хэрүүл мэрүүл болдгийм байх шүү манайхаа. Монголчууд хэрүүл биш юм байна. Эдгээр чи бас амар хэрүүлж босоод байдаг юм шүү. За ингээд Wall Street-ээр аялал явж байна. Энэ гудамж бас их утга учиртай гудамж юм байна. Одоо энэ Wall Street-ийн бухнаас Нью-Йоркийн хөрөнгийн бирж явах замд Лос Анжелесд байдаг алдрын гудамжтай адилхан энд одоо Америкийн нэгдсэн улс ингээ бусад улс орнуудтай ямар үйл явдал болж исэн тэрийг бас яасан юм. 1949 оны 2 сарын 3-нд энэ Францууд минь Америкт одоо галт тэрэг одоо тэрээний асуудал дээр тусалж исэн юм байна. Иймэрхүү бас ийм үйл явдлуудыг тэмдэглэсэн ийм гудамж юм байна. Алдартай нөгөө ганц Нью-Йоркийн ганц сүмчин шүү дээ. Хамгийн эртний хамгийн Нью-Йоркийн төв талбайд том зай талбайг эзэлдэг. Яг энэ одоо 9 сарын 11-ний мемориалын хажууд байдаг. Дугаар зуунд одоо Нью-Йоркд үүссэн дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж дээр ирчлээ. Яагаад энэ хөрөнгийн биржийг хамгийн том гэж байгаа вэ гэхээр одоогийн Америкийн Tesla, Google, Amazon гэл Facebook, Twitter гэл одоо алдартай компаниудаар толгойлуулсан 38 тэрлион долларын хувьцаа эргэлддэг ийм том хөрөнгийн бирж дээр ирчлээ. Бас энэ хөрөнгийн биржийн барилга нь өөрөө бас уран барилга тооцогддог. Барууны архитекторчид одоо энийг бас барьсан юм түүхтэй юм байлаа. Тэгээ одоо ингээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон. Яг ийм цаг үед бид нэр энүүгээр аялаа явж байна. Тэгээ дөнгөсөө би та нарт гоё юм үзүүлэх үү? Трамп багч одоо $100 дээр ингээ гараад ирсэн шүү дээ. Трампын $100. Ер нь бол энэ $100 дээр чинь уг нь Трамп биш, Бенджамин Франклин байдаг шүү дээ. $100 дээр тий. Тэгээ одоо Трампын 90 үе гисэн байна. Тэгээ Трамп ч одоо нэг Tesla-гийн Elon Musk-тай одоо хамтраад улсаа хөгжүүлэх гээл ах шиг байна да. Том мэдгдлүүд хийгээл те. Дэлхийн санхүүгийн төвийг эндээс удирддаг байх нь шүү дээ. Сая бид нар бухан дээр очлоо. Санхүүгийн бурхны бас төмсгийг барьж авлаа. Сонирхолтой байна. Тэгээ гоё юм аа Wall Street. Би бол анх удаа ирж байна. Үнэхээр сонирхолтой сайхан газар байна. Барилга нь бас их эртний хийцэлтэй бас уран барилгын нэг төрөл байх шиг байна те. Энийг охины хөшөө байна л да. Тэгээд бас сонирхоод асуусан чинь энэ охин болохоор одоо энэ Wall Street руу ингээд харж байгаа шүү дээ те. Ирлэхээр энэ зэрлэг капитализмыг бас эсэргүүцээд ингээд хараа зогсож байгаа тийм охин юм байна л да. Тэгээд ер нь зэрлэг хөрөнгө нийгэм энэ капитализмыг бас жоохон эсэргүүцэнгөө маягтай харж байгаа тийм охины хөшөө гэж ойлголоо. Сонирхолтой юм байна. Double check by Sever Johnson. Every man, businessman, presses Liberty Park. This is Liberty Park. Тийм ээ. Энэ ингээд юмаа шалгаа сууж ирсэн байна. Чи буун байна. Тэгвэл ингээ эргээ харсан чил буун гал болол мааш нь орсон. 9 сарын 11-ний
дурсгал зориулсан World Trade Center гэсэн бичтэй байгаа зэн. Энэ болохоор Нью-Йоркийн хамгийн том метроны бас зогсоол. Тэгээ дотроо маш том худалдааны төвтэй. Тэгээ энэхүү Oculus чинь хүүхдийн гар дээрээс нисэж байгаа шувууг бэлэгдэж барьсан юм байлээ. Тэгээ энэ болохоор нөө 2001 оны 9 сарын 11-нд Америкийн түүхэнд ялангуяа дэлхийн түүхэнд бол Америкийн түүхэнд бас хамгийн том одоо Гонигт явдал. тий гонигт явдлын Тэгээд тэрийг дараа барахын тулд энийг барьсан юм шүү. итгэл найдвар тий Итгэл найдвар гэсэн. итгэл найдварыг бэлэгдэж одоо энийг ингээд хүүхдийн гар дээрээс нисэж байгаа шувууг бэлэгдэж барьсан. Гоё юм байна. Цав цагаан тий. Тэгээ Oculus ч одоо ингээд хоёр талаараа гарчдаг. Тэр цаа талаар бас ингээд цаашаа гарчдаг. Тэгээ доогуур болохоор нөө метротойгоо ингээд холбогдсон. Ийм гоё зохицолбор байна. Дэлхийн том брэндүүд бас энд байгаа худалдаалдаг. Дэлгүүрүүд биш тий. Брэндийн дэлгүүрүүдтэй дотроо. Нью-Йорк чи бас ингээд хүн бужигнаад гэсэн өнөөдөр чи харин хагасаа бүцөдөр харин гайгүй байд юм шүү дээ. Хагасаа бүцөд дандаа жуулчдаг юм шүү. Бид нар шиг жуулчдаг юм шүү. Хацтай өвд хүүтэн байгаа. тий өвөл хүүтэн байгаа учраас амралтын өдрөөс хүн багтаа байна. Гоё байна. Харин гоё үер нийчлээ шүү дээ харин. Тэглээ. Тэгээ Oculus дотроо болохоор нэг энэ архитектурын бас их өндөр орчин үеийн шийдэлтэй барилга байна л да. Яагаад гэвэл энэ чинь ингээ харахад ерөөсөө нэг ч тулаас нэг юу байхгүй. Ямар ч тулаасгүй ингээд баригдсан байшин байгаа. Тэгээ мөн энэ чинь мууч хоорондын галт тэрэг явдаг ийм буудал хийж өгсөн байна. Одоо жишээлбэл эндээс болохоор Нью-Жерси мужи руу болохоор галт тэргээр ингээ явдаг буудал байна. Нью-Жерси рүү. Бас нэг юм ихэд энд Монголын нэг гоё ноолор молын дэлгүүр байд юм биш үү? Тэрийг орж хөдөлөө үзье дөхөө. Энэ Oculus тоо. Оо тийм үү. Энд Монголын ноолорын дэлгүүр байдаг гинэ. Тэрийг хэдүүлээ жоохон байж байгаа ч сонирхъя тий. Mongolian Gallery гэдэг. Та Монгол бараа бүтээгдэхүүн худалдаалдаг газар. За ийшээ орж сонирхцгаая. Hello. За ингээ говийн ноолорууд Монголын бараа бүтээгдэхүүн. Монголын цагаан алт энд байна да. Цагаан алт гэдэг байгаа шүү дээ ноолор чи. Энд байна да. Америкийн Нью-Йоркийн төвд Монгол дэлгүүр байж байна. Манай нөгөө юу вэ штэ ски тавчгнууд байна. Гоё юм байна, гоё юм байна. Энд чи Парис Олимпиад бас яасан шүү. Дээгүр орсон шүү манай хувцснууд чи. Шилдгээр шалгарсан шүү дээ тий. Энэ тэмээний ноолроо амс гэд байж байна да. Манай нэг хий байна. За сайн явцгааж байна. Сайн байна уу монголчуудаа. Бачаарч энд бол дэлгүүр ороод юм аваад байт юм. Монгол дэлгүүр рүү ороод юм аваад гараад. За энэ дэлхийн худалдааны төвийн энэ байгууламж бол одоо яг нөгөө Нью-Йоркийн 2 өндрийг нуурсны дараа дэлхийн худалдааны төв 2 ихэр цамхыг нуурсны дараа тэрний дараа энэ чинь санхүүгийн том цохилтонд орж байна. Нэг дор 3000 хүн амиа алдсан байхгүй. Тэгээд Нью-Йоркод ингээд битүү уу гашуу автцсан байх үед за хэдүүлэн бүгдээрээ энэ зовлон гуйнгаа ардаа орохоо цаашаа явцгаая гэсэн тийм концептээр суурилж баригдсан байгууламж. Энэ байгууламж нь 10 гаруй жил баригдсан. Тэгээ Oculus нэртэй юм бизнесийн төв юм да. Тэгээ энэ бол яг нэг тийм гаднаас нарахад бол нэг жижигхэн байгууламж. Гэхдээ энэ газар доорн бол Нью-Жерси мужийг Нью-Йорк хоттой холбосон галт тэрэгний юм хаб байгаа. Хотын дотоодын шугамуд галт тэрэгний шугамуд явна. Бас хоёр муж хоорондын шугамуд явна. Тэгээ дээр нэмээд үнэтэйч баригдсан олон жижил баригдсан цагаан гант. Ундаа цагаан гантыг угаасан дотор тийм байна. Харин тийм цагаан гант баригдсан. Тэгээд дэлхийн одоо энэ чинь Нью-Йорк дотор нь бол хамгийн үнэтэй худалдааны төвийн бүс одоо түрээсийн төлбөрч хамгийн өндөр байдаг. Дандаа л дэлхийн өндөр үнэтэй брэндүүдээс хажуу талд гэхэл одоо Туми гэдэг нөгөө үнэтэй брэнд харагдаж байна шүү дээ. Яг тэрнтэй зэрэгцээд Монгол браанууд, Монгол бүтээгдэхүүнүүд. Тэгээ ялангуяа одоо Парис Олимпиад Монголын баг тамирчдын хувцсыг хийсэн. Жишээл Amazon-ко бол энд зарагдаж байна тий. Тэгээд бас ингээл нэг хэсэндээ дэлхийн зах зээл дээр биетээр гарчлаа л гэсэн үг. Тийм ээ. Бол Монгол бизнесүүд Mercer-B говийнхан байгаа нөгөө ламуур гээд гоо сахны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ламуур бол Нью-Йоркд байгаа. Бас наадам гээд Монгол нэртэй ноолгорын бүтээгдэхүүн брэндүүд. Сая бид нар галт тэргээр явхад ингээд галт тэрэгний суудлын дээгүүрсэн сурчлагаанууд нь байдаг байхгүй. Тийм юмнууд бас энд байгаа. Гэх мэтчлэн ингээд одоо Монгол хүний толгой дээр нар жарах гав байсан шүү дээ. Тийм байна, тийм байна. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших
Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконо гон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд Цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харгууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За ингээ 9 сарын 11-ний Memorial Museum одоо энд хүмүүс очрлол орохгүй зогсож байна да. За ерөнхийдөө бол энэ хоёр барилгыг суурин дээр нь ингээд дурсгалын усан одоо өргөлөөр хийгээд хажуу талд нь дэлхийн худалдааны төв шинээр барьсан байгаа. Тэр нь одоо энэ өндөр харагдаж байна. Хоёр ихэр замхын маань одоо тэгээ нэгийнх нь одоо суурин энэ байна. Нөгөөхийнх нь суур тэр урд хэсэгт байгаа. За тэгээд 3000 орчим хүн нас орсон гэд эмгэнэлт явдал болсны одоо дурсгал бүх хүмүүсийн нэрийг ингээд бүр сийлсэн. Энэ төмөр дээр ингэж бүр ингэж нүхэлж хийсэн байна. Та бүхэн ингээ харж байна энд усан өргөлөөр усан одоо пантан доошогоо ингэж ордгоор яг тэр гашууд л учраас энэ усыг дээшээ биш ингэж доош нь урсгадаар хийсэн юм байлаа. Тэгээд дараа нь бол 10 жилийн дараа яг дэлхийн худалдааны төвийг одоо хоёр байсныг нэг болгож ингэ шинээр ингэж барьсан. Одоо энэ дэлхийн худалдааны төв юм чинь 3000 хүмүүс төр одоо үндэсний ясны одоо үлгий маш олон янзын хүмүүс л байсан байлгүй дээ. Джеймс Матью Торрес бодвол Аз хүмүүс ч гэсэн байсан л байж таараа. Америкийн бас нэг гашуун өдрүүдийг бас ингээд илэрхийлж яадаг хүн төрөлхтнийг дахиад нэг ийм алдаа дутагд битээ гараасаа гэсэндээ энэхүү дурсгалт газрыг бас бүтээсэн байдаг баха. Дахиад одоо бас хүмүүс насаар байгаа гэж шүү дээ. Уушгины өвчнөр утаанаас нь болоод энэ дортгоноос нь болоод хордцсон хүмүүс нь хэдэр нүртэл шүүхэн үргэлжлээд ингээ явж байна. Тэгэхээр энэ газар бол амар юм аа. Ер нь бол Америк бас шүүхийн засаглал нь бас мундаг байна. Хүмүүс нь ч бас хариуцлагатай байна. Хүмүүс нь айхтар байна. Тэгээ тэрийг нэхэмжилж аваад шүүхтэд одоо хүртэл шүүхтэд ингээ явж шүүхүр нь дуусааг байгаа гэж шүү дээ. Манайх бол бас л Америк ганц юмыг дураахтай амарх шүү дээ. Энийг дураах хэрэгтэй тоххой монголчууд тий. Хариуцлага нэгдэг. Удахгүй тийм болох баха. Нью-Йоркийн нэгэн паркингийн хажуугаар өнгөрч байхдаа бас сонирхолтой гээд ер нь Нью-Йоркд нэг машин унаад хэрэггүй гэдэггийн бас нэг учир энэ л дээ. Одоо жишээлбэл энэ түрээсүүд байна шүү дээ. $591, $675. За тэнцээд ангилсан байна тий. Audi, Lexus. Үнэтэй машинууд бол сарын $1013. Нэг өдрийн юунууд үнэлгээнүүд энэгээр байна. $29, $38, $59. За трак шинэ юм байна. $50, $42. Тий. Моцикл гэхэд л ингээл $10-20 ч байх жишээ нэ. Ер нь сарын $1000 паркинг өгнө гэдэг чинь асуудал шүү дээ. Монгол мөнгөөр 3 сая 500 мянган төгрөг төлөх нь шүү дээ. Тэгэхээр метроц намар юм байна. За ингээ бид нэр Нью-Йорк хотоор бас явган аялал хийж байна. Явган аялалч бас их гоё байдаг. Яг одоо бидний ард харагдж байгаа тэр ардлын өндөр нь болохоор Нью-Йорк хотын захиргааны барилга. Яг одоо бидний энд харагдж байгаа болохоор иргэдийн урлын байшин юм байна. Бид нар бол ерөнхийдөө бол Бруклин бриж рүү алхаад чиглээ явж байгаа. За энэ авийн барилгууд бол 1940-50-60-аад онуудад баригдсан барилгууд юм байна. Тэгээд Италийн одоо архитектурчдын бүтээл гэж шүү. Ерөнхийдөө энэ уран барилгууд Нью-Йоркийг босгоход Италийн болон барууны Францын уран барилгачдын хөдөлмөр их шингэсэн байдаг юм байна. Ер нь ингээ харахад бас ингээд яг тэр мэдгч Ромын үеийн Грекийн үеийн юм хийцэлтэй барилгууд бас зөндөө байна. Бас их гоё дулаахан нартай их сайхан өдөр байна. Яг энэ даунтаун руугаа нар тусдаггүй болохоор их хүүтэн байд юм байна. Даунтаунаас жоохон гарангууд нар энэ төр тусаад бас их гоё дулаахан гоё болчдөг юм байна шүү. Цаг агаарнастай 2 цагийн дотор амар өөрчлөгдөх гэж шүү дээ. Нью-Йорк ч юм бас. Тэр айгу сони тийм. Цас орж ирсэн 2 цагийн дотор дулаахан болоод сони айгу хурдтай тийм явдаг юм байна тийм шүү. Тэгээ бид нар чи одоо нөгөө нэг дандаа ингээд барууны хоол идсээр гад. Одоо өнөөдөр China Town ор China хоол иднэ тий. Би Вьетнам хоол идмээр байна. Вьетнамын нөгөө фо шилийн уумаар байна. Одоо бид хамаагүй хоол идүүд манай хурцаад загнуул нь одоо. Нөгөө жуулчд болон тий. Яарч явж байгаа хүмүүс
хурдан хугацаанд хооллох зориулттай юм гудамжны хоол. Манай Монгол залуу нэг ийм юм ажилуулт юм байна лээ. Бид нар бас тэрийг очиж сонирхох бодолтой явж байгаа. За одоо та бүхэн тэрийг хар Бруклин брижийг одоо явгнаар үзэж байгаа хүмүүсийн ямар их хүмүүс байна те. Гэтэ манай Нью-Йоркийн чинь ингэдэг юм. Машин байхгүй бол шууд улаан гэрлээр алхацдаг юм байна ер нь. Энэ бас сонин санагдлаа. Одоо баруунд бол жишээлбэл Европт ингээ хүмүүс яг ингээд ногоон гэрэл асгаар явдсан шүү дээ. Энд манай Нью-Йоркийн чинь их тийм бьюзи те тийм яаруу хот учраас одоо хүмүүс ажилдаа явах гээд яардаг юм уу? Ерөөсө машин байхгүй бол улаан гэрэл байсан ч хамаагүй явган хүмүүс бүгдээрээ шууд гарчдаг юм байна. Америкч ер нь жоохон зэрлэг талтай талтай юм шүү. Тэгээ бид нар чинь бас яг ийм хэмнэлд нь орчлоо. Тэгээ ер нь энэ Нью-Йоркийн барилгууд Италийн барилгын бол энэ Нью-Йоркийн олон барилгын шийдлийг гаргаж барьж ирсэн байлаа. Хамгийн эртний дүүжин татлагт гүүрэнд ордог тийм гүүр байгаа. Ер нь дэлхийд ер нь хамгийн алдартай гүүрний тоонд Бруклиний гүүр ордог байгаа. Ер нь Нью-Йорк хот болохоор нийт энэ хаадсан голын дээгүүр тавьсан алдартай гүүрнүүд бол ер нь бүх гүүр нь алдартай. Алдартай кинонуудыг хийсэн байдаг. 7 гүүр байдаг юм байлаа. За энэ миний ард талд болохоор Манхэттны гүүр харагдаж байна. Тэгээ Нью-Йоркийн хамгийн алдартай 2 гүүр бол Бруклин, Манхэттны 2 гүүр байгаа. Тэгээ гоё байна. Манай айл сайхан явж байна. Өнөөдөр айгүй гоё дулаахан гоё өдөр байна. За айл тэр байна. Сайхан байна. Тэгээ одоо анх удаа Нью-Йоркт ирж үзэж байгаа тийм Нью-Йоркт ирсэн гоё байна. Бруклиний гүүр, Манхэттны гүүр гоё байд юм байна. Энэ Бруклиний гүүр чинь бас учиртай юм байна шүү. Эмэгтэй хүн дуусгасан юм байна шүү. Ердөөс 15 жил хийгээд инженер нь дуусгасан юм байна. Итали инженер хийгээд энийг дуусгадаг өнгөрсөн юм байна. Тэгээ хүн үргэлжлүүлж байгаад гимтээд тэгэнгუут эхнэр нь энэ гүүрийг дуусгаад тэгээ энэ нээлттэй ажиллагаа болоход тэр эмэгтэй хүний ганцаараа энэ гүүрээр алхаж ингэж бас хүндэтгэл үзүүлсэн юм байна шүү. Бас их учиртай юм байна. Энэ татлагт энэ юу төмөр бол тэр үеийн хийцэхэд амар биш үү татлагт мадлах. Анхны дүүжин гүүр гэстэй. Дэлхийн анхны дүүжин гүүр. Энэ тороос одоо хэдэн жил болж байгаа гэхэд амар биш үү. Үнэхээр. Америкт бол ган төмрөөр бас ноёлжсэн үе юм биш үү. Ер нь бол Нью-Йорк хотын бас бэлэг тэмдэг байгаа тий. Бруклиний гүүр. Тийм. Бас лаг зүг мөг энэчээс гарсан байх шүү бас манайхан. Ажил яригвал ирчүүдтэй. Ажлыг дуусгыг бол хүүхнүүдтэй дуусгах гэж үзэж шүү. Яриг юу ирчүүдтэй гэж юм. Яриг ажлыг дуусгыг бол хүүхнүүдээр дуусгах гэж шүү ажлыг. Эмгтээчүүд их юм чамбаа ондог өгдөг шүү дээ. Тийм шүү. За тэгээд Америкийн нэгдсэн улс гээд дэлхийн хамгийн баян орны хамгийн том хотод хүрээд ирчлээ. Яагаад дэлхийн хамгийн баян орн гэж байгаа вэ гэхээр хамгийн том газар нутгийн улс орнуудаас эхний 3-т орж байна. За мөн эдийн засгийн хувьд бол дэлхийн хамгийн баян орн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд нэгт ордог ийм улс байна. Нью-Йорк хот бол яагаад дэлхийн нийслэл гэж нэрлэж байгаа вэ гэхээр Нью-Йорк хот бол албан ёсоор 8.9 сая хүн амтай. За Нью-Йорк мууч бол өөрөө 20 сая хүн амтай юм байна. Тэгээд дэлхийн өнцөг улан бүрээс жуулчин болгоод ирж үздэг. За тэгээ Америкийн түүхээс гэх юм бол 1492 онд одоо Испанийн далайчин Кристофер Колумб 1492 онд одоо ирж нээсэн гэж үздэг. Кристофер Колумб бол дэлхийн түүхэнд Америкийг нээсэн хүнээр албан ёсоор бүртгэгдсэн. Кристофер Колумб болохоор өөрөө Италийн Женова хотод одоо төрсөн байлаа. За тэгээ Кристофер Колумб нь тухайн үед одоо маш хүчрэг байсан Испаний эзэнт гүрний Изабель хатнаас одоо санхүүжилт аваад маш олон завьтай гарсан байгаа. Испаниас. За тэгээ Испаниасаа гарч яваад ерөнхийдөө Африкт ойрхон байдаг Канари арлуудын тэнд бас нэг хэсэг саатж агаад за тэгээ 1492 оны 9 сард Канари ард орчмоос наашаага гараад бүтэн сар явсан юм байлаа. Бүтэн сар явхад одоо маш олон далайчид нь замдаа өхөөд зарим завиуд нь сүрээд
ингээд маш хүнд хэцүү нөхцөлийг туулж явсаар хагаад Америкт үрж ирсэн. Тэгээд тухайн үед бол Кристофер Колумб Америкт ирсэн нь бол өөрөө мэдээгүй. Гол зорилго юу байсан бэ гэхээр 13-4-р зуун 12-3-р зууны үед ч одоо Европод газраар одоо маш урт замыг туулж торгоны замаар одоо Япон, Солонгос, Хятад руу үрдэг байсан шүү дээ. Тэгмээд Кристофер Колумб Изабель хатан хаанаас одоо юу гэж хэл санхүүжилт авсан бэ гэхээр би одоо маш хүчрхэг юм те усан флоттой. Тэгээд би одоо ингээд Япон, Солонгосыг усаар ингэж Япон, Солонгост очдөг юм зам нээх гэж байгаа гэдэг нэрийдлэр явсан юм байлаа. За тэгээд Кристофер Колумб бол 4 удаа бол Америк руу ирсэн юм байлаа. Хамгийн ихний ирэлтэлт нь бол 1492 онд ирээд буцаад Испанд 1495 онд бол Испанд очсон юм байлаа. Тэгэхэд бол Кристофер Колумб бол маш их алдартай болсон байсан юм байлаа. За тэгээ Америк твийг нээсэн бас нэгэн одоо чухал үр гүйцэтгэсэн нэг хүн хинбэ гэхээр Америго Веспуччи гэдэг одоо Италийн ийм далайчин байсан. Америго Веспуччи бол Италийн Флоренц төрсэн ийм хүн юм байлаа. Тэгээд Веспуччи бол одоо Колумбийн дараа бол Америк твийг одоо яг ингэж албан ёсоор Америк гэдэг твийг ингээд Кристофер Колумб нээчлээ тий. Яг ийм одоо газар бодиттой газар байна гэдгийг одоо Европынханд одоо дэлхийн нийтэд таниулж чадсанараа Америго Веспуччигийн нэрээр энэ Америк твийг одоо нэрлсэн юм байлаа. Ерөнхийдөө бол яг Нью-Йорк хотын үүсэл нь юу вэ гэхээр 1492 онд одоо Америкийг нээгээд Европчууд одоо маш ихээр ирж үзээд ингэж байгаад ер нь 1600 онд энэ Америк одоо колоничлал ингээд хөгжиж эхэлсэн. Тэгээ 1624 онд одоо хамгийн анх Нидерландчууд хурж ирээд яг энэ одоо Нью-Йоркийн байгаа газар Нью Амстердам гэдэг одоо Нью-Йоркийг байгуулсан баггүй юу. Тэгээд одоо ерөнхийдөө Амстердамчууд, Холландчууд маань 40 жил энэ хаваар ингэж ноёрхож байгаад 1664 онд Английн колоничлогчдод одоо нэгсэндээ газар нутгаа дээрэнд үүсээ одоо алдсан гэх юм уу да. Тэгээд түүнээс хойшлоор Нью Амстердам байжгаад Нью-Йорк гэдэг нэртэй болсон. Йорк гэдэг нэг хот байдаг шүү дээ юу нэ. Йоркийн гүн мөн гэж байдаг шүү дээ. Йорк гэдэг нэг юм Английн нэг жижиг хот байдаг. Тэрний нэрээр одоо Нью-Йорк гэж нэрлсэн юм байлаа. За одоо Америкийн хамгийн анхны 13 мужийг одоо зүүн хэрэг дагуу байсан тэр одоо Английн колоничлогчдод эзэмшиж байгаа. Английн колоничлын хэсгээс ерөнхийдөө Пенсильвани муж хавьяас Америкийн нэгдсэн улсыг одоо үүссэн гэж үздэг юм байлаа. Баруун хэрэг болон одоо ерөнхийдөө өмнөд Америк тал руугаа Испаний колоничлол хамгийн том байсан. Испанчууд бол Америкийн их их газар нутгийн Испанчууд эзэмшижсэн юм байлаа. За дараа нь бол Францын колонич бас хоёр дахь том колони байсан. Английн колон бол яг 13 мужийг ингээд колончлж исэн мөртлөө хамгийн жижиг газар нутагтай байсан юм байлаа. Тэгээ ерөнхийдөө бол 1800 оноос эхлээд ер нь ингээд Америк улс чинь ингээд нэгдээд ингээд явсан юм байлаа. 1776 онд ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсыг тусгаар тогтносон гэж үздэг юм байлаа. За тэгээ 1876 онд одоо 100 жилийн ойгоор нь одоо Францчууд эрхчлөөний өшөөг одоо Америкт бэлгэлсэн. Эрхчлөөний өшөөн дээр бас нэг сонирхолтой юм юу гэхээр Эйфелийн замхыг барьсан Густав Эйфел гэдэг одоо инженер чинь болохоор Эйфелийн замхыг барихаас өмнө эрхчлөөний өшөөний бас дотоод зохион байгуулалтыг яаж хийх үү те тэрэнд одоос оролцож ирсэн юм байлаа. Тэгээ 1876 онд одоо 100 жилийнх нь ойгоор эрхчлөөний өшөөг одоо заваар одоо нааш нь тээж авчираад энд угсарсан байгаа энэ. За тэгээд одоо энэ Нью-Йорк хот чинь ерөнхийдөө бол 7 том гүүртэй юм байлаа. 5 том дүүрэгтэй одоо Бронкс гээл, Queens гээл. Тэгэл Манхэттен бол хамгийн том. Бид нар ч одоо Манхэттендаа байрлаад хамаг гой гой юмнуудаа ингээ үзээ явж гин. Мөн Staten Island гэдэг бас нэг байдгийг. За ингээд Нью-Йоркийн түүхийг яриул одоо мэдээж хэрэг барагдахгүй. Ингээд одоо үзэж харах юмнууд бол маш их байна. За тэгээ Америк яагаад хамгийн баян орн бэ гэхээр Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүн бол одоо дэлхийн бусад орнуудаас бүр хол тасархай байна. 2024 оны байдлаар Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 29 тэрлион доллар хэмжээнд хүрсэн. За хоёрт орж байгаа орн болохоор Хятад, бүгд найрамд Хятад ард улс 17 тэрлион доллар хоёрт орж байна. За гуравт нь болохоор Герман орж ирсэн байна. Герман болохоор 4.5 тэрлион доллар. За дөрөвт нь болохоор Япон явж байгаа юм байна. Тэгээ энэ том одоо газар нутаг дээр 50 мужтай ер нь бол хамгийн их хүн амтай мужи нь болохоор Калифорни муж юм байлээ. Калифорни болохоор 39 сая хүн амтай. За хоёрт нь бол Texas буюу одоо Техас муж нэг 31 сая хүн амтай юм байлээ.
За тэгэхээр Америкийн одоо энэ мужид дотроос одоо хамгийн баян мужид нь Калифорни шүү дээ. Калифорни мужид чинь дангаараа ингээд эдийн засгийн бараг 40 сая хүн амтай мөртлөөс хэрвээ Калифорни муж ингээд салах юм бол дэлхийд 6-д орох том эдийн засгтай гэж байгаа шүү дээ. Амар том одоо ийм эдийн засгтай ийм орн байна. За тэгээ бид нар одоо ингээд цаашаа өшөө одоо Америкийн том хотууд дээр явна. Өшөө олон сонирхолтой мэдээллүүдийг одоо та бүхэндээ хүргэхийг зорж байгаа шүү. За тэгээд Нью-Йорк хотынхон хамгийн чухал газар одоо Бруклиний гүүрэн дээр ийм гоё нартай ийм өдөр ингээд хүрээд ирсээс азтай байна шүү бид нэр. За найзуудын айл үргэлжлсээр байна. Одоо бид нэр Манхэттны гүүрнээс уруудаад Манхэттнаас гараа явж байна. Одоо та бүхэн нэг юм үзүүлээ. Welcome to Brooklyn. За эндээс ахуулаад Бруклин дүүргийн нутаг дэвсгэр эхэлж байна. За одоо хэдүүдээ эндээс Бруклиний Дамбо руу явцгаая. Тэнцээ бид бүгдийн мэдэх газар байгаа. Америкт нэг удаа киноны зураг авалт хийсэн газар руу явцгааж байна. Явцгаая. 1984 онд алдарт найруулаг Сержио Леоне хамгийн сүүлчийн уран бүтээл болох Америкт нэг удаа хэмээх киноны зураг авалтыг хийсэн газар байгаа. Тэгээд энэхүү гайхалтай киног бол бид нар хүүхэд байхдаа манай үеийнхэн бүгд мэдж байгаа. Маш их үзэх дуртай. Энэхүү кинон дээр болохоор 1920-с 1960-ад оны Нью-Йорк хотын одоо гангстеруудын мафиахны амьдралын тухай, үерхэл нөхөрлөл, хайр дурлалын тухай гайхалтайгаар ингээд харуулсан байдаг. Тэгээ энэхүү кинонд болохоор бидний үзэх дуртай Загалмаасын эцэг киноны гол дүр Роберт Де Ниро тоглосон байдаг. Мөн алдарч жүжигчин Джейми Вудс хамт тоглосон байдаг. Тэгээ үнэхээр гоё кино. Тэгээд гайхалтай кино хийсэн газар ирсэндээ бас баяртай байна. Бидийг нөө Сицилид очиод байж хатар нэг одоо музей үзсэн шүү дээ бид нар гангстеруудын музей үзэхэд. Тэгэхэд тэр Сицилиэд тосгон чи айгүй жижигхэн тэгээд баг нэг машин орох зайгүй тийм тосгон Карлионе тосгон чи. Тэгсэн чи тэр тосгоны хамгийн амар энэ Нью-Йоркийн бүх том гангстерууд тэнцээс гарсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр жижигхэн газар ийм том хотыг базна бас тэр бол амар байгаа. Амар жижигхэн тосгон шүү дээ. Тэдний зүрх зориг гэж амар байна бас Италичуудын. Манайс энэ хүүхэд наснд яг аацсан. Тэрийг үзэл бүүн Америк чинь ямар амар юм бэ? Энэ газар очиж үзэх юмсан гэсэн өнөөдөр хүсэл бийж ирлээ. Сайхан байна шүү. Аялал гоё явж байна. Бидний аялал ингээ сайхан үргэлжлэж чинь Нью-Йорк хот үнэхээр үзээд бас дуусшгүй их юмтай аялал маань ингээ цаашаа үргэлжлэж байна. Сая одноожны Америк киноны зураг авсан газрын хажууханд юм жуулчдын юм хоолны газар байт юм байна. Америк кофегоо уугаад энэ хавийн юм одоо жинхэнэ Нью-Йоркийн одоо Итали маягийн пицца идэхгээ сууж байна. Том юм байна шүү дээ. За сайхан боллоо. Манайха. Вау. За баярлалаа. За ер нь Нью-Йоркоор ингээд аялахад бас явган аялахаас гадна трен буюу одоо метро ашиглаад ингээд явчих нь их тохиромжтой байдаг юм байна. За тэгээ бидний ард одоо харагдж байгаа тэр өндөр байшин бол Нью-Йоркийн хамгийн анхны өндөр байшин. Дэлхийн хамгийн анхны өндөр барилга Empire State барилга одоо бидний ард харагдж байна. Ерөнхийдөө 1930 онд Empire State-ийг барьсан. Энэхүү барилга цэвэр чулуугаар барьсан тий. Цэвэр чулуун барилга гэдгээр одоо тухайн үед маш их алдаршиж байсан. 1930 оны хүртэл Эйфелийн зам хог дэлхийн хамгийн өндөр байгууламж байж байгаад 30 онд энэхүү Empire State барилга баригдсанаар дэлхийд даяар одоо бүр шуугаан тарьж тий хамгийн өндөр барилга тооцогдчихсан. За одоо бидний ийшээ явж байгаа зорилго юу гэхээр энэхүү өндөр Нью-Йорк Edge гэдэг барилгын 100 давхар дээр гарч одоо та бүхэндээ үзүүлэх гэж байна. За ингээд 100 давхар руу гарцгаая. Тэгээ та бүхэн Нью-Йорк төрөлийн Нью-Йорк Edge гэдэг барилга чинь 100 давхар руу гаргадаг юм байна. Тэгээд $54 төлбөртэй юм шиг байна. Тэгээд одоо ороо тиктэй аваа тэгээ та бүхэндээ харуулнаа. Ер нь Нью-Йорк чи одоо хуучны энэ 16 17 дугаар зууны үед барьсан барилгуудаа ингээд хадгалцдаг юм байна шүү дээ. Ерөнхийдөө ингээд одоо зарим барилгыг ингээд буулгахгүйгээр ингээд хотынхаа өнгө үзэмжтэй түүх дурсгал зориулаад ингээд сая бидний тэр очисон нөгөө одноожны Америк киноны зураг авсан газар дээр хоёр юм улаан байшин байгаа шүү дээ, тэ. Яг тэрнтэй адилхан юм хоёр тооцсон байшин. Ерөнхийдөө бол Нью-Йоркийн барилгуудыг яаж барьсан юм? Тэрийг л ер нь харуулахыг зорьсон юм байна.
Сая бүр тэр өндөр барилгуудын нөгөө арматур төмөр мөрөөр харуулж сая орж ирсэн. Одоо энэ хаацын яардын энэ хэсэг болохоор Америкийн одоо шинэ даунтаун юм байна шүү дээ. Дандаа сүүлийн 15 жил баригдсан өндөр барилгууд юм байна. Гадна масаад амар нарийн гоё хийд юм. гоё хийсэн байна тий. Шилбэнд ямар ч тунгалаг гоё. Ер нь бол энэ хаацсан голын ирэг дээр юм байна шүү дээ. Хаацсан яард чинь тий. Хаацсан Гоё юм байна. Сая бол бид нар нөгөө Бруклин голчин болохоор East River дээр байдаг юм байна шүү дээ. Тэгээ бид нар East River-ээр сая яваад байсан. Тэгээд ерөнхийдөө энэ Нью-Йоркийн үзүүрүүд чинь ингээд Манхэттен тал руугаа нэг гараад метрогоор тий. Буцаад Бруклин рүүгээ нэг гараад ингээд явдаг юм байна. Тэгээ одоо бол бид нар ихтэй Манхэттентэй байгаа. Гэхдээ Манхэттеныхаа нөгөө эрэг буюу хаацсан гол тал руугаа гараад ирсэн байна. 15 жилийн өмнө дэндүүл гуйлгч мөлгч юм бас айгүй зам автоос юм. Зам авчихсан. Тэрийг нь цэвэрлээд бүхэлдээ шинэ юм хороол барьж байгаа. Шинэ даунтаун. Блумберг гэдэг хүн барьсан юм байна шүү дээ. Вау. Зүү дээр гараад ирсэн биш. Ямар хурдан гарч вэ? За ингээд 100 давхар дээр. За ингээд Нью-Йоркийг дээрээс нь харах гэж байна да. За энэ хаацсан гол харагдаж байна. За тэнд нөгөө Нью-Йоркийн чинь нөгөө үнэтэй барилгууд чинь тэнд харагдаж байна да. Бас эртний хот бас амар үү шүү. Бид нар ч нөгөө өмнө бас нөгөө Бурж Халифа дээр гарч ирсэн тий. Бурж Халифа чинь бол Дубайн одоо шинэ бүтээн байгуулж шүү дээ. За Нью-Йоркийн барилгууд ч одоо хамгийн ихний өндөр барилга чинь 1930 онд баригдсан гэхээр чинь одоо тэрнээс ч хойш ер нь 100 жил өнгөрчлөө шүү дээ ер нь тий. Тэгээ та бүхэн ингээд Нью-Йоркод ирэх юм бол заавал энэ Нью-Йорк Эйдж дээр бас гарч үзээрэй. Тий. Шилний зузаан амар байна шүү дээ юм. 4 юм байна тий. Апахыг бас ингэж харж болдог. Бас энэ барилга чи бас нэг юм ингээд ганцаа яагаад харагдаад байгаа байхгүй. Яасан яг энэ үед ч нөгөө газар ч амар үнэтэй хүн болон газар дээрээ барилга бариад шамбардууд бариад тэгээд Монголын яг юу 100 жилийн өмнө давтагчлээсэн юм байна энд бол. Энд болоо. Төрөний нөө хоёр ихэр юм шиг нөө хоёр барилга чинь энэ шүү дээ. За энэ нөгөө Empire State чинь харагдаж шүү дээ. Empire State бас одоо ч гэсэн өндрөөрөө байна шүү. Паах. За ийм л хот байна да. Энэ өндөр нөгөө нэг амар Тийш дээ. Jennifer Lawson байдаг бас амар Мөн нөгөө нэг үнэтэй байшин ч тэр шүү дээ. За хөлбөмбөг сонирхож монголчуудаа зориулж нэг мэдээлэл хүргэх та тавина. 2026 онд хөлбөмбөгийн дэлхийн аваргын финалийн тоглолтууд Нью-Йорк хотод зохион байгуулагдана. За энэ хаацсан голын цаана Нью-Жерси талдаа MetLife гэж том цэнгэлт хүрээлэн шинээр баригдсан. Энэ хүрээлэнд шүвгийн 16, шүвгийн 8 за финалийн 4-ийн тоглолт болно. Энэ тоглолтыг за энэ жил 10 жилийн өмнө тохиож байгаа Eurotravel компани хамт олон зохион байгуулна. За Нью-Йоркод миний би бас энэ Eurotravel компанитайгаа хамтран ажиллахад бас таатай байна. Тэгээ одоо энэ Америк гэдэг энэ мундаг энэ оронд одоо ер нь бол нөгөө Европод хурж ирээ те газар нутгийн төлөө тэмцэл болж ирсэн. Францчууд, англичууд одоо те хамгийн олон орн колоничлж ирсэн. Одоо колоничлын хаадууд энд ирж одоо өөрсдийнхөө те гяс өөрийнхөө ван тусыг бариад гяс нөгөө манайхан шиг гяс хаусуудаа бариад том барилгуудаа шаагаад энэ миний газар энэ дээр л барьна гэн гутаа шаха барьцсан юм байна. За ингээ хаацсан гол ямар эвгүй байна. Эвгүй. За одоо энэ налж малж болох л багтаа болдго л байлгүй. Харин тий. Энэ араа Нью-Йоркийн дандаа нөө хуучны барилгууд байна тий. Энэ улаан одоо нөө хурцаа нөө Трампын аав яасан гэдэг лээ. Нарийн өнгөний үзэл гаргалаа гэдэг тэр үедээ сенсац болж ирсэн юм лээ. Дандаа цагаан арстангуудыг энэ байшинд оруулаад харуудад болохоор тэр одоо зээлмэл нь гардаг байсан юм уу? Яасан? Харууд өөрсдөө ажил хийхгүй байсан юм уу? Ямарс бөөл юм болж илээ. Арьсны үзэл гаргасан гэдэг энэ шүүхт өгж ирсэн юм лээ. Айгүй их том ресторанта гэж шүү дээ. Ресторан болгоноор нь одоо өдөрт нэг ресторанд хоол идээд явхад 25 жил. 35 жил. Тийм үү? 54 жил ч гэнэ үү? Замбраагүй тоо гарч ирлээ шүү. Тэгэхээр энэ том газар аргач юм дөө тэгээд. Гэтэ арайд амар юм байна. 54 жил. Тэгээд бүгд ашигтай ажил ихэрч бас хэцүү шүү. Энэ хараа энэ одоо ингэ доошогоо ингэж 100 давхараас энэ юугаар гурвалжгаар доошоо хардаг шүү дээ. Аим шигтэй өндөр юм байна ээ бурхан. Үнэхээр гоё байна.
өстой юмны харуулц барилга одоо ингэж л барьдаг байх та. Супер бүр тултал нь төгс хийсэн байх шүү. Гайхалтай. За Нью-Йоркийн Вессел гэдэг газар байна да энэ. Одоо яа дээшээ ингээл шатаар ингээл бас л их итгээд юм биш үү энэ. Саяхан ашиглалтанд орсон юм байна. Цэсээр хийсэн гэж нэр. Харин үл цэсээр хийсэн байна. Манай монголчууд цэсийн Ингээд орондоо алхаад дээшээ ингээд гараад бас их сонин шууны үүр мөчгийн тий хэлбэр нь бас их гоё юм байна энэ. дээрээс алсыг хардаг. Тэгээд энийг бүр болохоор явган шатаар нь дээшээ гараад тэгээд алсыг энэ хаацын ардынхаа годмуудыг ингээд харддаг юм байна. Уул нь дээшээ авираад гараа гэсэн чи гарахгүй байна. Саяхан энэ дээрээс хүн үсрээд нас орцсон гэдэг чинь. Тэгээд түр хаацсан байгаа гэж байна. За шөнийн Times Square дээр ирчлээ. Сансны хотод хүүтэн байгаа юм байна. Тэгээд ерөнхийдөө энэ Times Square чи өөрөө нөгөө Манхэттны бас төв хэсэгт байдаг. Тэгээд энэгээр ч нөгөө Бродвей театрууд дээр үед айгүй хөгжиж ирсэн юм байна шүү дээ. Бродвей Реклам сурчлагаагаар алдаг гэж шүү дээ. амар реклам сурчлагаар амар. 5D, 4D технологи чинь энэ Times Square байна. Энэ реклам нь болохоор дэлхийн нийт цацагддаг юм байна. Тэгэхээр айгүй өндөр мөнгөөр яадаг. Ер нь дэлхийн том брэндүүд ер нь Times Square дээр рекламаа цацчихэж Тийм шүү дээ. Өндөр орлоготой юм байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ Times Square чи ягаад алдартай болсон гэхээр 1904 онд Нью-Йоркийн одоо Нью-Йорк Times гэдэг нэг алдартай сонингийн газар чи яг энэ гудамжинд нүүж ирсэн юм байна шүү дээ. Одоо тэр харагдаж байна. Тэр дээр H&M гэсэн байшин байгуул. Тэр дээр нөгөө антинта тэр байшин чинь яг энэ гудамд нүүж ирснээр энэ авийг чинь Times Square гэж нэрлэдэг болсон юм байна шүү дээ. Тэрнээс өмнө арай өөр нэршилтэй байсан байна. Тэгээ одоо бол энэ нөгөө Нью-Йоркд жил болгон ирдэг 60 сая жуулчдын нь одоо дийлэнх нь л одоо энэгээр заавал ирж байгаа шүү дээ. Тэгээ энэгээр одоо хоолны газрууд, гудамжны хоолнууд одоо бүх юм үүсээ. Одоо энэ хойд бидний ард тавьж Father Duffy гэдэг энэ хүн чинь болохоор Америкийн нөгөө иргэний дайнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн тэмцэгч юм байна шүү дээ. Тэгээ яг энэ төвдөө Father Duffy-гийн өшөөтэй. Times Square дээр байгаа энэ сурталчилгааны дэлгэцүүд байна шүү дээ. Технологиуд нь шинээр гарах болгонд энэ технологийнхоо дэвшлийг дагаад ингээд хамгийн түрүү сольж тавьж идэг юм байна. Одоо Samsung ч юм уу одоо нэг дэлгэцийн том компаниуд шинэ бүтээл гаргана шүү дээ. Тэгээ хамгийн их хэмжээний Times Square-ийн дэлгэцэн дээр энийг дөршиж сольж ингэж явж идэг юм байна. Тэгэхээр тэрүүгээрээ бас онцлог юм байна. Том компани, арилжааны компаниудын реклам сурталчилгаа Times Square дээр явж иж их амжилтанд хүрдэг юм байна л да. Энүүгээр багтахтай юм байна. Их менежмент хийдэг юм байна. Одоо цаг 11 орой 11 болж байгаа тийм хүмүүстэй бужигнжээ шүү дээ. Яг одоо энэ хүмүүс сууж байгаа энэ шатан дээр энэ Alicia Keys, Jay-Z нарын клипийг хийсэн юм байлаа. Нью-Йоркийн хамгийн гол үзэх юмнууд чинь ер нь Манхэттен, Бруклин хоёр дүүрэг дээр байд юм ба шүү дээ. Бруклин Боро, Манхэттен Боро гэдэг. За хамгийн гол бас очсон газар юу вэ гэхээр Бруклины гүүр дээр очлоо. Яг гоё нартай айгүй гоё өдөр байлаа. Тэгээд Бруклины гүүрэн дээр очиод дүрсээ авчлаа. За мөн одоо Думбо гэдэг газар байд юм ба шүү дээ. Думбо чи өөрөө ямар учиртай газар вэ гэхээр нөгөө Однажды Америк буюу Once Upon a Time in America киноны зураг авалтыг хийсэн. 1984 онд зохиогдсон одоо бас Холливуудын нэлээд алдартай юм кино байгаа. Манай алдарт Роберт Де Нирогийн тоглосон ийм кино байгаа. За хүмүүс нэг юм хүлээгээд байсан чи ингээ бүгд дэлгэцэн нэг л дүрсийг өгж जैन. Тэгээ энийг хүлээж исэн юм шиг нэ. Бас сони. Хараа тэр чигээрээ. Одоо энэ жуулчд бол айгүй хэрдэм байна. Энэ 12 сарын 31-нд энд сая хүн ирдэг гэсэн. Тэгээд бүслээ бичээд энэ том шаарнд хийгээд тэрийг яг 12 сарын 30-нд задалдаг юм байна. Тэгэл тэрэн дээр нь хүмүүс нөгөө биелдэг гэдэг юм уу яадаг юм. Айгүй шүтлэгтэй л усууд байд юм Америкт чи. Ер нь өнөөдөр ингээл хараад тах юм хараад тах. Айгүй юм итгэмтгий тэрэндээ амар үнэнч тийм ард түмэн бай шүү манай Нью-Йоркийн ард түмэн чи. Бас та орон орны жуулчид энэгээр дүүрэн байх шиг байна да. Гэхдээ хагас бүтэн сайнд ер нь Нью-Йоркоор аялуулах зүгээр юм байна шүү дээ. Ягаад тэгэхээр хагас бүтэн сайнд нөгөө хүмүүс гэртээ амарч идэг учраас үйлчлэгээний газрууд бол нийтийн тээвэр, метро энэ төр чих гайгүй байд юм байна. Өнөөдөр бас бид нар метрогоор явж үзлээ. Ягаад гэхээр Манхэттнаас Бруклин рүү болоод метрогоор явах гоё юм байна. Усан доогуур ингээ гарчдаг. Манхэттны чинь зүүн тал нь бол East River гэдэг. East River-ийн чинь Бруклины гүр, Манхэттны гүр хоёроор холбогдсон юм байна шүү дээ. А баруун тал нь болохоор Хаадсан гол юм байна. Хаадсан голын чинь нөгөө талд нь болохоор Нью Жерси байгаа юм байна шүү дээ. Тэгээ нөгөө нэг Нью-Йорк
ээж барилга дээрээс хаацсан гол тэгээ Нью Жерси, Нью-Йоркийн иргэн тойрныг өстө үнэхээр сайхан харж те сайхан үзлээ. Тэгээд бидний ард одоо 2026 оны одоо хөдөлмөрийн дэлхийн арга шалралт тэмцээний бөмбөгийг хийцэн байгаас яг тэр томоор одоо яа тэгэхээр нөгөө 26 онд Америк, Канада, Мексик 3 улс дамнаад энэ хөдөлмөрийн дэлхийн арга шалралт тэмцээн болох гэж байгаа. Нью-Йоркийн одоо том цэнгэлт хүрээлэнд финалийн тоглолт нь болох юм байна. Гэхдээ энэ Madison Square бол биш шүү. Хотын гадна талд байдаг нэг том цэнгэлтгэд болох юм байлаа. За тэгээд манай ил үргэлжилж байна. Дандаа Азийн зураачтай шүү дээ. Манай Аль Пачино ахыг зурцсан юм шүү дээ. Жило, Аль Пачино. Thank you. Энэ биш Робин Уильямс шүү дээ. Энэ нүдэн шүү дээ. Тийм байна. Робин Уильямс. Jackie Chan. Jackie. Salam alaikum. What's up, guys? Bonsoir. Bonsoir, madame. Vous voulez des photos? Францаар ярьж шүү дээ. Vous avez-vous voulu photo? Hard rock шүү дээ. Ерөнхийдөө Нью-Йоркт болохоор худалдаа авалт тутамд бас их өндөр татвар төлдөг юм байна шүү дээ. Та Нью-Йорк мужаас болон Нью-Йорк хотоос юу ч худалдаж авсан 8.8% такс төлнө. Тэрийг бас ингээд тооцоолж худалдаа авалт хийгээрэй. Өнөөдөр бас бид нар нэг iPhone-ы дэлгүүр ороод 1400 орчим долларын гар утас ингээд худалдаж авах гээд асуусан чинь 1550 болж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө такс бол мужуудынхаа нөгөө цалин, амжиргаа бүх юмнаас шалтгаалаад 50 мужийн 50-лаа өөр татварын хэмжээтэй байд юм байна. Тэр нь бас их сонирхолтой. Одоо жишээл Калифорниад гэхэд худалдаа авалт хийгээд арай нэг өөр татвартай. Тэгээд одоо бусад мужууд ингээ бүгдээрээ Сан Францискоч гэдэг юм уу те. Татрын хувьд бол ондоо байдаг юм байна. Нью-Йорк хот ч бол ер нь 8 сая орчим хүн амтай юм байна. Нью-Йорк муж маань болохоор ерөнхийдөө 20 сая хүн амтай юм байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө энэ нийт Америкийн нэгдсэн улс чинь 345 сая хүн амтай. Ингээд хамгийн их хүн амтай муж нь Калифорни гэхэр чи Калифорнид чи ерөнхийдөө бол баг хүн амынх нь 12% нь амьдардаг юм байна шүү дээ. Тэгээ Калифорни эдийн засаг нь өөрөө хамгийн том. За тэгээд Нью-Йорк болохоор Калифорни, Texas хоёрын дараа ингээд 3 дахь том эдийн засагтай муж юм байна. Тэгээ зүүн үргийнх нь мэдээж хамгийн том хот нь бол мэдээж Нью-Йорк. Бас мэдээж хамгийн баян хүмүүс амьдардаг. Хамгийн үнэтэй апартментууд, хамгийн үнэтэй одоо үйл хөдлөх хөрөнгүүд чинь Нью-Йоркт байд юм байна шүү дээ. Тэгээ өнөөдөр бол нөгөө бид нар Нью-Йорк ээж барилга дээр гараад бас үнэхээр өстой Америкууд барилгыг үнэхээр барилгын байна. Хамгийн одоо анхны өндөр барилгыг Америкчууд барьсан учраас үнэхээр тэр барилгуудыг үнэхээр гоё одоо өөс ивгүй гоё барих юм аа тэгээд. Тэгээ ингэ явж ин да. No thank you. Намрын өдрөлдөнд айчтан ирдэ айны шогод дэштэн олсын дэгор цаштан отлоо широн вара цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсамж тадраа нэгэн намрыг отлаа нэгэн асыг